Одоо бүгдээрээ векторын координатыг эхлэл төгсгөлийн координатаар хэрхэн илэрхийлэх вэ гэдгийг харцгаая. AB векторыг координатаар илэрхийлэх гэж байна. За эхлээд бид нар OA вектор буюу AC-ийн радиус векторыг авч үзье. 2i дээр нэмэх нь 5j. Мөн бид нар OA векторыг радиус вектороор тэмдэглэхээс гадна 2, 5 гэсэн шилжиж буй координатаар нь тэмдэглэж болдог. За дараа нь BC-ийн радиус вектор буюу OB векторыг 7i дээр нэмдэг нь 6j. Мөн адил радиус вектороор бичгээс гадна шилжиж буй шилжилтээр нь тэмдэглэж болно. За одоо эндээс AB векторыг олъё тийм ээ. AB векторыг олохын тулд энэ хэрчмийн урт нь 7, харин энэ ногоон өнгөтэй хэрчмийн урт маань 2. За тэгвэл зөрүү нь 5. Тэгэхээр AB векторын маань x тэнхлийн дагуу 5i гэдэг нэгжээр шилжсэн юм байна. Харин үүнийг параллелаар зөвөх юм бол энэ бор өнгөтэй хэрчмийн урт маань 6j, ногоон өнгөтэй хэрчмийн урт маань 5j. Тэгвэл зөрүү нь 1j. Буюу AB вектор маань y тэнхлийн дагуу 1j гэдэг нэгжээр шилжсэн байна. За тэгвэл үүнээс харах юм бол AB вектор нь 5i дээр нэмэх нь 1j гэсэн суурь нэгж вектор тэмдэглэж болно. Эсвэл 5, 1 гэсэн координатаар нь тэмдэглэж болдог. Эндээс AC-ийн координат нь x1, y1, BC-ийн координат нь x2, y2 байг. Тэгвэл өмнөх жишээн дээр AB векторыг олохдоо бид нар 5 гэдэг тоог олохдоо 7-оос 2-ыг хассан тийм ээ. Мөн 1 гэдэг утга буюу y-ийнх нь утгыг олохдоо 6-аас нь 5-ыг хассан. Үүнтэй яг адилаар векторын эхлэл төгсгөлийн цэг мэдэгдэж байгаа тохиолдолд AB векторын координатыг олохдоо төгсгөлийн цэгийн координатаас эхлэлийн цэгийн координатыг харгалзуулан хасч векторын координатыг олдог байх нэ. А болон Б цэгийн хувьд дараах векторуудын координатыг олоорой. AB векторын координатыг ол, BA векторын координатыг ол, мөн хасах BA вектор нь эдгээр векторуудын аль вектортай нь тэнцүү вэ гэж. За бүгдээрээ дэвтэр дээр тэмдэглэж аваад бодлогоо бодож дууссаныхаа дараа хичээлээ үргэлжлүүлэн өөрсдийнхөө бодолтыг шалгаарай.